Одоо тэгээд тэрэн дээр нөгөө сангийн амнаас нөгөө гайл онцгоогоос чөлөөлөх юм дээр сангийн ам дээр нэг яг гацаа. Тэр нэг үзэл баримтлал янз бүрийн юмнууд засгаар шийдсэн өргөн барихад бэлэн болцсон. Өргөн барихад яасан сангийн аман дээр яг зурагдахгүй байна гэд бас 2-7 он чинь. Одоо эн чинь нөгөө 6 сар болох гэж байгаа энэ айлууд нь ажиллаа игээд нөгөө юмнуудаа хүл мөнгөнд оруулж ирэх юм. Энэ нөгөө стандарт юм байна. Энэ бассейн яг энэ ч одоо энэ шүү дээ. тий. Хөл мөнгөнд талбай юм. Одоо зөвлөмж би одоо 160 тонн илс Оросоос ирж байгаа. Энэ дөр өнөг дивс каварц илс 160 тонн рабер ирж байгаа. Тий. Тэгээд бас зүлэг усчин систем ирж байгаа. Сая ирээд та нар буусан хүмүүс тэнд доор зогсож байгаа хоёр талаас нь үзүүлэх гэсэн нэг усчин системээс орж ирээд одоо газар тариалан шиг хоёр талаасаа ингээд яг талбай гол хүртлээр цацдаг тийм усчин систем орж ирж байгаа. Бас Голландаас ирсэн. Нийтдээ нэг удаа бороог бол ингээд ямар ч асуудалгүй зайлуулчихаар сая бид нар одоо энийг бас нэг 10 сая төгрөг гайлтуулж авсан. Тэр нь орсон доошоо шингээл одоо тий хоолоогоор усаад энэ болохоор зайлуулаа явуулчихсан. Одоо энэ талбайгаа бүтэн тойрцсон байгаа гэсэн үг. Энэ нь тий ингээд талбайгаа бүтэн тойроод нэг сувг руугаа гаргадаг гэсэн үг. За бассейн шиг. Тэгээд ерөнхийдөө яг нарийн газар шороон ажлууд манай энэ баясгалан гээд 6000 орчим метр куб дайрганы ажил бид нар 3 үе одоо кварц нь өөр яг олон улсын стандарт нийцсэн 6000 орчим метр куб дайраг дивсээд одоо яг төгсгөлийн шат дээр нь бол одоо нарийн хайрах дивсгээр байж байгаа. Суурийн ажил бол 85% хийгдсэн. Нийт ажлын нэг 65% бүх материал бол үйлдвэрлэгдсэн. Наашаа ачигдаад явж байгаа. Сая нэг өдөр шинэ ирсэн мэйлэр бол 6 сарын 15-наас 20-ны хооронд манай одоо үлдсэн бүх бараа материалыг буухалчих байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг дахиад нөгөө таныг очиход бас илжсэн танд хэлсэн нөгөө татврын асуудлыг шийдэхгүй бол холбоо одоо зөвхөн энэ дээр л 10 орчим сантиметр төлчих. Одоо тэр ирээд 6 сарын 20-ны дотор нь шийдэхгүй бид нар дахиад 110 орчим сантиметрийн гайл төлөх болчих. За дахиад бидний Монголд үйлдвэрлэдэг тэрийг шийдэж нийслэл дээр нийслэлийн өмч нөгөө Улаанбаатар спорт менежмент компани бэлэн болсон. Одоо ингээд энэ дээр хөрөнгө оруулалт хийх хандив тусламж үзүүлэх юмнууд нь шууд спорт менежмент компаниараа яваад ажлууд ингээд явж байна. Одоо юу шиг компани Тий. Суурийн зураглалууд маргааш. одоо энэ номтой багт шүү дээ. Үзээ шүү. 2 оны 7 сард ихэд ашиглалтанд орохоор байж байна. Эх оны Энэ жилдээ бол битүүлж аваад дулаана үйлчингөө дулаана авч яж үйлчингөө ажил доторх ажлуудаа хийх. Тэгээд энэ бол 2 наадам байгаа. 20 он хүүхдийн Аз наадам. Тэгээд 23-нд Азийн наадам залуучууд. Тэгээд ирээдүйд хоорондоо хөрөнгө оруулж байгаа ажилтай. Тэгээ ер нь бол ингээ янгийн хэмжээ спортын комплекс дээр Энийг томчхон яг хэлцэж байна. Энэ одоо нийтдээ бидний зогсож одоо энэ бол яг энэ хэсэг газар. Нөгөө Ярамгийн бидний 4400 га газар дээр дахин төлөвлөлт хийж тэгээд ерөнхийдөө энэ Ярамгийнхаа шинэ төлөвлөлтийг хийгээд их хурлаар 2013 онд 20 он хүртэл хөгжүүлэх ерөнхийдөө 30 оны чиг хөгжлийн чиг онцлогт одоо тусгагдсан. 15 онд иргэдийн хурлаар ороод ерөнхий ингээд төлөвлөгөө нь батлагдсан. Тэгсэн мөртлөө одоо ямар асуудал байна гэхээр энэ 4400 гад үндсэндээ 54450 айл өрхийн 237 мянган хүн ам хамгаалах ёстой юм газар. Тэгээ яг энэ төлөвлөлтөөрөө ингээд явах гэхээр одоо нэг асуудал болохоор 1632 гаан байгаль орчны яамд байдаг. Их хурл засгийн газар батлагдсан нэгний төлөвлөлтийн дотор нөгөө хотын ерөнхий төлөвлөгөө нь батлагдсан мөртлөө газар нутгийн хувьд болохоор байгаль орчны яамны тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг. Одоо яг нөгөө өмнөх төлөвлөлтгүй одоо тэр зайсан бусад хэлбэрээр явцсан газруудчгийн төлөвлөлтүүд энд явах гэдэг учраас одоо яаралтай энэ төлөвлөлт рүүгээ оруулаад бүгдийн хашаагийн татуулаад буцаагаад зэгцлээд энд байгаа нийтдээ одоо байгаль орчны яамнаас 105 га газар дээр олгогдсон байж байгаа байгууллагад нийслэлээс 1370 байгууллагад олгогдсон байж байгаа. 313 байгууллагад 1970 га газар, дүүргээс 13 байгууллагад 90 га газар гэдэг ингээд нийтдээ 1400 га бид нар 4 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Одоо журмлагын тулд энийг ерөөсөө ингээд журмлах ажлаа яаралтай эхлүүлээд энэ аж ахуй нэгжүүдтэйгээ уулзалт хийгээд одоо энэ 412 байгууллага олгогдсон газар дээр бол
2000 гаруй олголт хийх юу Энэ Цэрмат сайд онцгой Цэрмат сайд мэдж байгаа. Одоо Одоо энэ байгаль орчны Сая яам тэнд үзүүлсэн төлөвлөлт байхгүй. одоо энийг ингээд байгаль орчны яамнаас ерөнхийдөө төлөвлөлтөөс нь тусгай хамгаалтнаас одоо угаасаа суурьшлийн бус болчихж байгаа юм чинь ерөнхийдөө үйлдэл хэрэгжүүлэхийн тулд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Их хурлаар. Тэгэл энэ яамтууд ингээл газар зараад амьдраад байдаг. Ямарч бодлого төлөлт байхгүй. 2326 га газар энэ гарч иж тэгээд яг хотынхоо ерөнхий төлөлтөнд явах. Одоо ингээд суурьшлийн бүс болгоод баталсан байдаг. Гэтэл энэ дээр дид үтсээ татчих чаддгүй. Нийгмийн одоо байгууламжаа барих ажлууд нь ингээд явж байгаа эдий ч гэсэн ингээд цогцоор нь шийдэхгүй болохгүй байгаа. Тэгэхээр ерөөсө хот төлөвлөлтийн нөгөө захаас нь эхэлж шин төлөвлөлтөд шинэ хотын дид төвөдөө бий болгоё гэдэг бодлогын өрнөсөө яарангаас одоо яаралтай эхлэгээд бүх судалгаа тооцоогоо ийдсэн. Хамгийн түрүүнд шийдэх юм бол одоо энэ ерхий төлөвлөгөөнд энэ хэсгийн ерхий төлөвлөгөөнд тоттгол хийгээд нийслэлээс өсвийн шийдээд тоттголоо хий гэж байгаа. Хоёрт нь яамтгаа ярьж байгаа ажлын хэсэг байгуулад их хурлаар оруулж энэ газар нутгийнхаа асуудлыг шийдээд яг энэ төлөвлөлтөйгөө уялдуулж явъя гэдэг. Ингээд энэ хооронд юу их үгээр бид нар энэ аж ахуйн нэгжүүдтэйгээ уулзалтаа за яг төлөвлөлтөөр явахгүй гэдэг асуудлаа тодорхой болгоод явахын одоо ойлгомжтой болгоод тэгээд төлөвлөлтөйгөө уялдуулаад зөвхөн тэр бол нийгмийн дэд үтс дээрээс нь инженерийн дэд үтсийн ажлуудыг хийгээд яг төлөвлөлтөө тодорхой болгосны дараа энэ одоо бүтээн байгуулалтын ажил руу яг төлөвлөлтийн дагуулуу явуул. Одоо энэ дээр ингээ ерөнхий төлөвлөгөөн дээр тусцсан байгаа энэ зам дэд үтс дээр ингээд газар олгогдсон тэгээд байшин барилга барьцсан энэ дахиад яг алдагдах юм руу орчих гэдэг. Тэгээд энийг яралтай хийж эхэллээ. Энэ ажлуудаа. Тэгээд ажлын хэсэг байгуулаад энэ их 7 хоногоос энд бүр ингэж ажиллаж аж ахуйн нэгжүүдтэйгээ уулзалтаж энэ төлөвлөлтийн дагуу явъя гэдэг. Одоо энэ 416 га газарт энэ гэр оролтын одоо айл өрхөд байгаа. Тэд нар бас энд хамрагдаад явна. Тэгэхээр эднийг дахин төлөвлөлтөнд оруулаад яг энэ төлөвлөгөөний хэсэгчлэн төлөвлөгөөний дагуу явуулъя гэж төлөвлөж байгаа. Тэгээд цаашаа сүүлдээ бол морингийн даваа энэ төр гэдэг ингээд урагшаад хилээд явахаар шинэ хэсгийнхаа одоо энэ хуучин хэсгийнхаа бас энэ газар нутагтаа нөлөөлүүлээд яг энэ хэсэг бол одоо спорт нийгмийн дэд үтс соёл урлагийн чиглэлийн хэсэг ингээд болоод энэ төслүүд хэрэгжээд явчихаар энэ аяндаа ингээд бас төлөвлөлтийн дагуу явж байгаа хэсэг юм. Одоо инхээр ингээд баахан хашаануудаа ингээд яг татцсан. Яг энэ зэрэг нэг орцчгүй гарцчгүй одоо тэгэл энэ дээр сайдын тушаалгаар ингээд цуслагдахаар төлбөрөө төлөвлөгөө гэрээ байгуулагдаагүй цуслахаар шүүгэн шийдвэр өгж гарч байгаа гэхээр цуцалсан нь одоо хууль зүйн үндэс болохгүй байна гэж шүүгэн. Одоо тийм байхгүй. Одоо эдгээр чинь яаж байгаа нэ дархан цаацтай ууланд бүсэд аялал жуулчлалын зохицолоор барина гэд ирэх авчиж байгаа. Тэгэнгүүтээ аялал жуулчлалынхаа биш орон сууц болгоод зарчдаг. Чи тэгэл хууль зөрчсөн байна. Наад чинь бүгд хууль зөрчсөн. Шүүгэн шийдвэрүүдээ нэгтгэл тэгэл ямар ч шүүгчдийн мэдээллийг